Үзэгчтэй мэнд хүргэе. Өнөөдөр манипуляц гэж зүйлийн талаар ярилцсанаа. За бид яг манипуляц гэж нэрлэж тодорхойлж мэдгүй байгаа болохоос биш. Одоо хүн хоорондын харилцаа, гэр бүл, нийгэм, улс төр гэ бүх шатанд арга, ов, дам, далд хэлбэрээр одоо бусдын бодол санаа шийдвэрт нөлөөлөх, өөрийнхөө санснаа гүйцэтгүүлэх энэ аргаар явцгааж байгаа юм бэлээ. Тэгэхээр энийг таньж мэдэх нь чухал гэж үзэж та бүхнийг урьсан байгаа. Хүрэлцээрсэнд баярлалаа. Алтан гэрлийн Адиас өрн. За тэгээд Австралид яг лайф коучер төгсөөд одоо сүүлийн 4 жил Монголд ирчээд хувийн хөгжлийн чиглэлээр сургалтуудыг хийгээд явж байгаа. Монголын мөх жаргал, хүний хөгжил судлаач. За тэгээд суурь мэргэжил бол шашин судлал, мөн сэтгэл судлал одоо төрийн удирдлагаар суралцж байгаа. Хүний хөгжлийн сургалтууд бас хувь хүмүүст хүний хөгжлийн одоо зөвлөх үйлчлэг үзүүлдэг. Намайг Доос Магийн цэцэн билэг гэдэг. Бизнес удирдлагын магистр, сэтгэл судлалын магистр, төрийн удирдлагын докторант, сэтгэл судлалын шинжилгээ ухаан болон менежментийн шинжилгээ ухааны одоо энэ дундаас хүний хөгжлийг дэмжих үзэл санааг боловсруулан түгээж байгаа. Тэгээ 2019 оноос хойш амьдрах стратеги гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа стратеги судлаач. За миний хувьд бол энэ манипуляц гэдэг үгийг товчхондоо бусдын шийдвэрт нөлөөлөх арга гэж ойлгосон. Зарим нэг нийтлэл дээр бол бач гэдэг үгээр бас тодорхойлогдсон байна лээ. Тэгэхээр бусдыг өөрийнхөөрөө байлгах, далд дам хэлбэрээр сэтгэл зүйд нь нөлөөлж удирдах, шийдвэр гаргалтанд нөлөөлөх энэ арга хэлбэр маш энгийндээ хүн хоорондын харилцаанд яаж илэрдгээр яриагаа эхлүүлвэл үзэгчд илүү ойлгомжтой байх гэж бодож байна. Яриан дээр бол нэг гоё үгсээр илэрхийлдэг штэ. Суцыг нь барих те. Эсвэл тархитах гэдэг. Цаад хүнийхэн сайн сайхны төлөө бид нар хязгаарч тархитах гэдэг үг ашигладаг байхгүй. Эсвэл суцыг барих гэдэг үг ашигладаг. Одоо манипуляцийг тэр үгээр бид нар өдөр тутамдаа ашиглаад байна гэсэн. Бид нар бол ингээл аягүй залтай айхтар гэж байгаа. Тэр одоо шинж чанарч өөрөө тэр манипулятор хүнд байгаад байгаа байхгүй. Энгийнээр хэлэх юм бол өөрийнхөө одоо эрх ашигын төлөө бид нар яг бусдыг эрхшээлдээ байлгаж өөрийнхөө хүслийг биелүүлэх гэдэг байгаа л нэг тийм хувилбар. Манипуляц өөрөө нөлөөллийн хэлбэр шүү дээ. Тэр ер нь бол инфлюенс буюу нөлөөлөх гэдэг нь тэр хүнд хэрэгтэй байх тухай буюу бид нар өгөх сэтлэр ярьчих тий. Нөлөөнд автж байгаа хүн тэр нөлөөнд орох уугүй юу гэдгээ өөрөө шийддэг буюу энэ бол хувь хүний эрх чөлөө. Гэтэл манипуляц гэдэг нь өөрөө тэр хүнд нөлөөлөх замаар өөрийнхөө эрх ашгийг хэрэгжүүлэх буюу нөгөө авах сэтлэр үйлдэгдээд байгаа нөлөөллийн хэлбэр байгаа байхгүй юу? Жишээлбэл хахуул өгөхөөр манипуляц. Тэр зүйлийг авч байгаа нь бас нэг тийм сул дорой байдал байгаа шүү дээ. Надад мөнгө хэрэгтэй байна. Миний хэрэгцээнд дурдлуулаа. Тэгээд та хүсээгүй шийдвэрийг гаргана ч гэдэг юм уу. Материалыг хэрэгсэл ашиглаж манипуляц хийхийг бол одоо бараг авилга гэх гэдэг шүү дээ. Тэрийг авилгах гэдэг бүр тогтоочихсон. Дээрээс дахиад жишээлбэл дарга нар ажилтнуудтай манипуляц хийдэг гинэ. Чи ёстой мундаг энийг хийцэн те. Ийм хийм хийцэн чи одоо энийг хийчих юм бол чамайг хүмүүс улмал мундаг гэж бодно да. Гэж манипуляцдах замаар бүр тэр хүн ингээд маш их ажилуулдаг, үгүй гэж хэлэх ямар ч боломжгүй болгоод энэ бол бас нэг манипуляцны хэлбэр гэдэг байхгүй. Энийг хийчихвэл чам мундаг гэж бодно. Гэдгийн цаана хийхгүй бол чи хин ч байна гэдэг бас нэг санаа яваад байна шүү дээ. Бид нар жишээлбэл одоо юу гэдэг хүүхэдгүй хүн дээр очингуудаа тий тэр цэг рүү очиж хатгаал. За хэрвээ чи үнэхээр л хүүхэдгүй байгаа чинь буруу биш юм бол чи тэгвэл энийг батлаад энийг хийгээч. Гэнгүүт нөгөөтх нь тэрийг хийдэг ч юм уу те ингээд нэг юм тухайн хүний хинч биш болгодог тэр зүйл дээр нь дөрүүлж хийгээд ихэвчлэн тэгж явагддаг гэдэг. Дээр үед чинь бол нөгөө зодоол занчаал боолчилчдаг байсан бол одоо нэг тарих сэтгэлгээг нь зодчих занчиж гин гэсэн байхгүй сэтгэл зүгээр нь те. Нарийн сайн ажиглах юм бол бизнесийн зар сурталчилгаанд бас хит битгий авт гэдэг зөвлөгөөнөч явдаг. Тэдний сурталчилгаанд хит автснараа бид нар өөрсдөө тархитуулснараа бидний өдөр тутмын зан үйлд гаргаж байгаа шийдвэр гаргалт худалдан авалтууд буруу болж эхлээд эргээд бидний бие махбод эрүүл мэнд хортой болоод эхэлдэг тийм. Тэгэхээр тэр чинь манипуляцийн нэг хэлбэр мөн л байхгүй юу? Үзэгчд бол манипуляц гэж одоо тэр болгон тодорхойлж хэлж мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө яг түгээмлэр бол одоо жишээ нь хүүхдийнхээ мэрэгжил сонголтод эцэг их нөлөөлдөг их түгээмэл жишээ байна. Эхнэр нөхрүүд бие биенийх эрхчлөөнд халддаг тий хязгаарладаг. Тэгээд үерхэж байгаа хосууд бас нэгнийхээ амьдралд оролцдог. Нийгмийн харилцаанд бусдыг захиргаадаж үгээрээ байлгахыг оролддог гэд. Яг эднэр бол нэлийн түгээмэл байгаа. Илүү ойлгомжтой байлгах талаас задлаад тайлбарлаад яриач. За мэрэгжил сонголтын дээр ихэд эхлээл аргадаж үзнэ.
дараа нь ууралж үзэн, тэгээд хүчээр шахаж үзэн те. Хүүхдийн хүсэл сонирхлыг харгалзахгүйгээр өөрийнх нь зөв гэж бодсон зүйл рүү шахаад байдаг. Бүр багаас нь эхлээд энэ аргыг хэрэглээ явуулсан. Тэгэхээр хүүхэд өөрөө ер нь өөрийн хүслээр явъя гэхээр юу хүсэж байгааг мэдэх явчихдаг. Тэгээ за ээж аавын баг зөв байх. Энэгээр л явж байгаа ямар ч байсан. Тэгэхээр тэр чинь өөрөө урт хугацааны тарих угаалт өртцсөн л байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө шийдвэр гаргаж чадахгүй болчихсон. Зөвхөн мэрэгжил сонголт биш. Ер нь юуны төлөө амьдрахыг хүртэл зааж өгөхгүй байдаг. Эсвэл ээж аавын хүслээр явахгүй бол би одоо муу хүн болно, ачийг хариулж чадах болно, хинч болно гэд тэ. Би чамайг төрүүлсэн. Тий. Өдөө хүртэл өсгөж хүмүүжүүлж хоолж ундалж хувцалсан. Одоо чи тэрх ёстой гэж барьцаалдаг. Дээрээс нь ач нэгдэг, ач мэддэггүй муу хүүхэд. Харин тэгээд байгаа. Ач хариулах ёстой гэдэг. Хариуд нь одоо нөгөө өөрийнх нь хүссэн замаар явахыг шахаад байгаа чил манипуляц болчиход байгаа. Тэр хүүхдийг тэдэл өөрсдөө энэ хороо дээр авцарсан. Тэгэхээр нас бид хурж амьдрах чадвартай болтол нь тэтгэх үүрэгтэй байхгүй. Мэргэжил сонголтын дээр надад тэр нэг кейс гарч ирсэн байхгүй юу? Нэг ээж уйлаад ирвэ яасан гэдгсэн чинь миний хүүхд миний урмыг хугаллаа гин. Удмаараа эмчин гинэ. Ганц охиноо эмч болгоно гэж чичрүүлсээрэн байгаад Герман руу сургуульд явуулчих. Тэгсэн чинь нөгөөх нь баахан зардал гаргаж ирсэн нь жилийн дараа нууцаар Америкт очсон байсан гэсэн нь хэлэхгүйгээр тэгээд зураач болно гэж суралцаа байж гинэ. Тэгээ барьчих гинэ охиноо. Тэгээ охиныгоо нөгөө жинхэнэ нөгөө дарамтлал чи эхэлдэм байгаа сте тий. Би одоо ээж чинь байгаа боллоо. Тийм учраас чи наанаас сураадвал над руу битгий холбогдоорой. Тэгээ өөрөө тодорхой хугацааны дараа охиноо өөрөө санаж байгаа байхгүй юу? Тэгээ над руу юу гэж холбогдсон гэхээр та манай охин руу холбогдоод өгөөч. Миний өмнөөс уучлалтгүйгээд өгөөч. Гэтэл охин болохоор би холбогдонгууд одоо би айгүй аз жаргалтай байна. Би хэн байх ёстойг юм нь ойлгуулсан. Би одоо яг зөв зам дээр явж байна гэдэг ээжтэй эргээд баярлаад байгаа байхгүй юу? Хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүс манипуляц маш их хийдэг. Миний хувьд бол хүний эрхийн ойлголтыг маш сайн ойлгож, хүний эрхийн мэдрэмж хөгжсөн цагаас эхлээд ийм их хийхгүй байх төр маш их анзаардаг болсон. Сонголтыг хүнд үлдээс сурах хэрэгтэй. Хүүхдтэй үлдээс сурах хэрэгтэй. Бид бол зөв үлгэрлэл үзүүлнэ. Ирээдүгөө өөрөө гардан бүтээх тэр хүсэл сонирхлыг нь хүлээн зөвшөөрч, мэдлэг, ур чадвар, арга зам дээр нь одоо нөлөөлөл үзүүлэх л асуудлыг эцэг хариуцах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Одоо бид нар ингээл манипуляц хийгээл байна. Тэгээ нөгөө хүчрхийллээс хүчрхийлэл төрдөг гээл. Манипулятороос манипулятор төрөх юм байна, тий. Хамгийн бүр энгийнээр гэр бүл дотор юм шүү те. Одоо нөгөө эхнэр нөхөр чинь нэг нэгнийгээ манипуляцтаад тэгээд одоо яаж юм гэхээр сүрдүүлээд байна. За ялангуяа тэр гэр бүл дотор явдаг манипуляц маш хурц болцсон. Яг бид нар ингээл манипуляцт амьдраад байгаа юм байна гэж боддгоо. Бид нар одоо амар дарамтанд байна гэж нэг айхтар бас боддгоо. Ингээл за би яг нөхцөл байдлаа тааруулаад шийдвэр гаргаад яваад байна л гэж бодоод байдаг. Жишээлбэл одоо гэр бүлийн харилцаан дээр ер нь одоо олон харилцаан дээр тий. Гэтэл хохирогч гэдэг нэг тодорхойлт орж ирээд байгаа. Энэ манипуляцийн талаар ингээд уншиж ирсэн чинь. Жишээ нь сэтгэл санаагаар сүрдүүлэх манипуляц нь миний хүсснийг миний хүссэн үед хийхгүй бол чи зовно. Чи цаашаага зовсоор л байх болно гэсэн далд санааг агуулдаг гэдэг. Ялангуяа энэ нь гэр бүлийн харилцаан дээр илүү илэрдэг. Тэр нь одоо сүрдүүлэх хэлбэрээр гэд ингээд бүр тодорхойлогдсон байгаа байхгүй юу. Жишээлбэл хэрвээ чи намайг орхичих юм бол би юу ч хийж магадгүй шүү. Амиа орхон шүү. Тийм. Би хүн очиод алдчих магадгүй. Би юу ч хийж магадгүй ч гэдэг юм. Одоо энэ чинь сүрдүүлэх штэ тийм. Эсвэл ах トゥ хамаатаа садан гарч очоод чи булааг дэлгэн шүү. Тийм их юм явж юу байдаг ч шүү. хийж магадгүй шүү гэдэг чи өөрөө их аюултай үг штэ тийм. Тийм байдаг. Ер нь нийтлэг. Тэгэхээр саяны хэлдэг тэр хохирогч гэдэг өнцөг чинь өөрөө зарим тохиолдолд хүмүүс хохирогчийн дүрд орох замаар манипуляц хийдэг. Би амиа хорлож шүү. Эсвэл би зовоод байна гэдгээ хүмүүст харуулж хүмүүс чинь минь энэ туслахынсан гэж тэр хүний хүслийг гүйцэтгүүлээд байна шүү дээ. Яг энэтэй ижилхэн зүйлсүүд бол зарим хүмүүс гэдэг хүний бүр өрөвдөх нинжин сэтгэл дээр нь тоглолт хийж өрөвдөлтөө дүр эсгэж гуйлгаггүй дээ тий. Энэ чинь манипуляцийн нэг хэлбэр шүү дээ. Гэхдээ одоо ингээд хосуудын гэр бүлийн хэрүүлээд жишээ нь сошиал дээр явах юм. Нэгнийхээ нэр төр талддаг энэ төр чинь бас тийм л байх гэдэг шүү дээ. Ер нь хохирогчийн дүрд ороод л тий. Яг үнэ энэ хохирогчийн дүрд ордог чинь бол манипуляц хийх нэг арга гэсэн амьдрах арга болсон. Яг үндэ бид нар хэнийх нь бурууг мэдэхгүй төрүүлж дуугарсных нь талд нь ороод ингээд шуурал явцдаг. Нөгөө итгээд магадгүй буруугүй ч байж магадгүй итгээд л одоо новш болол ингээл тий зөвхүүлээл тий. Тэгээ бид нар яг ийм юм дотор бас ингээл автаал яваад байгаа шүү дээ. Юм харагддаг шигэ биш. Жишээлбэл тэр Johnny Depp чинь яг тийм болсон шүү дээ. Эхлээл Johnny Depp болж хүчирхийлэгч болж харагдаж нөө шүүх явж явж байгаа эцэст нь хохирогч болж таарсан шүү дээ. Ялаа гараад ирсэн. Магадгүй тэр эмэгтэй хохирогчийн дүрээр нөө манипуляц хийдэг байсан. Тэр жишээлбэл
жишээ энэ дээр гарч ирж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ охирчийн дүрд орох замаар манипуляц хийдэг бол ерөөсөн манипуляцийн бас нэг шилдэг аргуудын нэг. Бүр ингээд хүн бүхэнд ажилдаг. Ер нь бол манипуляцд орж байгаа хүмүүсийн ихэнх нь сэтгэл зүйн хувьд тийм нөгөө дархлаа багтай, танин мэдгээ жоохон суул те, мэдлэг боловсрол багтай хүмүүс гэдэг штеп. Ер нь мэдлэгийн хомсдол шүү дээ. Хүн яагаад манипуляцад өртдөг вэ? Хүний тарих нөгөө бодит ус хоёрыг ялгадаг байхгүй. Бүтэн лимон задлаад амрууга шүүсэн шахаж ингээд төсөөлөд зэрэг ам нь шүүс ялгарч байгаа. Шүүн та хар дараад сэрэхэд зүрхчин хүчтэй цохилдог. Маш гоё хөвгөлтэй зүүзүүлээс сэрэхэд инээд алдсан байдаг. Гонигтай зүүзүүлээс сэрэхэд нулимс урсан байдаг. Бидний тарих бодит усыг мэдэхгүй, ялахгүй. Ялахгүй учраас итгэсэн зүйлдэл хариулт үзүүлдэг. Тэгэхээр бодит усыг ялахгүй гэж үнэн бодлыг ялахгүй. Чангахан ойрлоод байгааг үнэн гэж бодно, төрүүлж дуграад байгаагийнх нь зөв гэж бодно, тэ? Олон дахин чихэнд нь сонстоод байвал тэр нь үнэн юм байна гэж бодно. Тийм учраас монголчууд хэлдэг шүү дээ. Худал үгийг 1000 тавтвал үнэн болдог. Яг л тарих чинь үнэн бодлыг мэдгүй зүгээр мэдээллийн давтамж хэдий олон очно. Тарих төвөнд итгэнэ л гэсэн. За манипуляцад би ингээл автаал ороод ингээд байгаагийн хор хохирол нь над дээр яг бодиттой яаж буух. Миний сэтгэл санаа, эрүүл мэнд одоо амжилтанд ч гэх юм уу. Тэр хор хохирлыг ойлгосны дараагаар магадгүй илүү ойлгомжтой болох байж магадгүй. Асар том хохиролтой шүү дээ. Нэгдүгээрт заах нэг 5 цаас алдах бол бага хохирол. Нэр хүнд алдах түүнээс арай жоох илүү байж болно. Гэтэл эрүүл мэндэ алдах. Тэр битгий өөрийнхөө төлөө биш хүний төлөө амьдраад гэхдээ хүсгүй зүйлээ хийж амьдраад ирэхлээр чинь бүхэл бүтэн амьдралаа алдаж байгаа хэлж байна тийм. Том хохирол. Зарим хүмүүс ингэдэж штэ ингээд миний ихнэр өстой миний амжилтын гол юм те. Хүүхдээ гаргаад гэртээ ингээд миний төлөө бүхнээ зориулж миний төлөө амьдрдаг. Гэтэл яг үнийг хэлэхэд тэр хүн чинь тусдаа нэг оршихуй өөрийнхөө төлөө өөрийнхөө хүсэл зоригын төлөө амьдрах хэрэгтэй штэ. Бүх юмаа золиослж. Гэтэл надад бүх зүйлээ золиослох ёстой гэдгийг тэр хүнд ингээд бүр манипуляцтаад бүр програмчлсан. Яг өөрөө хүсэл зоригоор яваад байгаа юм шиг тэр мэдрэмжийг бас надад төрүүлж чаддаг байхгүй. Манипуляц маш олон дүрээр илэрдэг. Заавал тийм ширүүн, хатуу, тийм араатны мангасын дүрээр биш те. Илэгсэг, дотн хайрын дүрээр ч гэсэн илэрч болж байдаг. Улаан цам хийхийг хүсэж байгаа зүйлийн хүчээр хийлгэж байгаа нь бусдад харагдуулж байгаа манипуляцшүүлж шүү дээ. Хүчрхийл болж шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр нь далд байж иж яг л өөрөө хийж байгаа юм шигээр хийлгэж байгаа нь л өөрөө манипуляцийн гол зорилго байхгүй. Харин тийм. Тэгэхээр энэ манипуляц чинь өөрөө дөрвөн үе шаттай явагдаад байгаа. Эхнийх нь болохоор зөөлөн аргаар манипуляцдах буюу нөгөө халамжлах. Одоо тухайн хүний төлөө юм шигээр хэлж ярьж эхэлнэ тий. Дүр үзүүлнэ гэсэн үг. За. Жишээлбэл дуртай хоолыг нөгөнгөө ятгах тий. Эсвэл нэг хувц авч хөнгөө тэр хүний сэтгэлийг хөдлөнгөө тэгээд нөгөө өөрийнхөө ашиг сонирхлыг гүйцэтгүүлэх ятгалгаа хийх. За энэ шат амжилтгүй болох юм бол хоёр дахь руугаа орж ирэхлээр нөгөө үл тоох, ганцаардуулах тий. Хэрвээ тэр хүний хүсснийг нь хийж юм уу эсвэл хүссэн замаар нь явахгүй бол харьцахгүй байх. Тэгээд нөгөө нэр хүндийг нь унгах хин ч биш болох. Чи ер нь хийн. Одоо жишээлбэл би ийм мэдрэмж авсан хүмүүс байдаг байхгүй юу? Би ер нь гээд хин юм бэ? Би энэ хороо дээр байх гэж яаж байгаа юм бэ? Бүр ганцаар тас хашиг гүнзгэрч штэ. Тэгээд нэмэргүй бол одоо нөгөө айцаар өдөртөх буюу айлгах гэдэг. Ийм үе шатуудаар яваад нэрэ харахаар иргэн тойронд хүмүүс дунд яг л ийм л замаар л ахаад байдаг. Тэгээ хор хохирлыг би түр асуусан шүү дээ. Эргээд нөгөө middle age дунд насны дээр ирээ эргэж хардаг гэдэг шүү дээ. Тэр үед юу алдсныгаа ойлгоод нөгөө их олон асуултуудтай бухимдалтай цаашаа явах магадлал биш дээ тий. Маш их харамслал яваад байгаа тий. Тэдний хүртэл амьдрчаад тэгээ эргэж хараад нөгөө алдсан цаг хугацаанд харамсаад тийм үстэй би ийм юм одоо жишээ за яг эрүүл мэндийг биш юмаа гэхэд сэтгэл зүйн хувьд бол одоо 30 40 50 жил өөртөө итгэлгүй өөрийнхөө юу хийхээ мэдхээ болцсон. Биднээс зөвлөгөө авах гээд ирээд юм гэж байна. Тэгээ ирчээд наснаасаа ичээд аа. Би одоо ингээд 60 хүртэл амьдрчаад тэгээд ингээд нэг юм 30 40 хүүхдүүдээр хичээл заалгаад амьдрал заалгахаар ичээд байна. Би яагаад энийг эрт мэдэж болоогүй юм болоо? Тэ? Би ийм амьдралыг туулах ёсгүй байсан шүү дээ. Маш их харамсалтай байгаад байгаа байхгүй юу? Гэтэл одоо цаана 10 жил үлдсэн. Тэгээ одоо нөгөө 10 жилдээ өөрийнхөө тэр 60 жилийг нөхөхийн тулд тэр хүн маш их хичээх шаардлагатай болоод тэр амьдралыг тэр чигээр нь өөрчлөх болчиход байгаа байхгүй. Амьдралын бүх хэмнэлээ өөрчлөх болчиход зөвлөгөө авах гээд дээрээ суугаад байгаа байхгүй тий. Дахиад ганцхан өдрийн амьдрал байсан ч ухаарсан л бол үлдсэн амьдрал хичнээн богинохон байсан ч өөрөө их чөлөөтэй учраас гоё гэдэг байхгүй. За тийм дээ. Сүүлийн мөчөж ч гэсэн. Огт ухаарахгүй дуусвал тэр аюул. Тийм тэр харамсалтай. Тэр харамсалтай. Тэгэхээр манипуляцад хэн ямар тохиолдолд өртөө гэхээр нөгөө хамгийн их итгэдэг хүмүүсийн манипуляцад хүмүүс ер нь харин тийм. Иймэрхүү байдлаар нөгөө дотны хүмүүс хоорондоо маш их одоо
манипуляц хийж ийн хийгдэж байна. Тухайн манипуляц хийж байгаа хүн экстраверт байна уу, интроверт байна уу? Ямар зан чанартай нөө personality trait гэж ярьдаг шүү дээ. Ямар зан чанартай хүн ямар аргаар энэ манипуляцаа хэрэгжүүлээд байна. А дээрэс нь нөө vulnerable emotions гэж байдаг. Маш эмзэг тэм сэтгэл хөдлөл manipulation яг энэ дээр тулгуурлаж явдаг гинэ. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг буруутай гэж мэдрүүлэх. Өөртөө итгэлгүй байдал дээр нь тулгуурлах тий. Ер нь Юу ч чаддаггүй гэдэг. Тэр эмзэг цэг гэдэг чинь сэтгэл зүйн хувьд сул дорой байдаг тэр зүйл нь байгаа байхгүй. Мэдрэхийг хүсэхгүй учраас за шиг энэ юуг нь зөвшөөрчээ тий. Би мэдэрч илүү шаналхгүй тул тэрийг нь хийчихье гэдэг яг гол нөгөө нэг тэр суур механизм нь бол ингэж явдаг сэтгэл судлалтаар үздэг байхгүй. Энэ итгэл гэдэг зүйлээр далимдуулж нөгөө манипуляц явах магадлал туйлын өндөр. Энэ нь бол гэр бүл дотор ойр тойрныхаа найз нөхөд дунд нэгдүгürt явагдана. Хамт олон байна. Хамт олон хүний сүсэг бишрлэр дамжуулж явагдана. Шашин ороод ирж байгаа. Тэр хүнд итгэх итгэл байгаа учраас л явагдаж байгаа асуудал байхгүй. Тэгэхээр зөв хүндээ итгэж сурахгүй бол хамаагүй зүйл итгээд байх юм бол итгэлийг чинь доогуур л ерөөсөө нөгөө манипуляц шүү гэж ойлгож байна. Тийм. Үрд дүнд хүрээд байгаа байхгүй. Тий, одоо жишээлбэл одоо яг миний гэр бүл дээр би өөрөө эргээд би бол яг манипуляцанд явцсан хүн гэдгийг олон жил явцсан гэдгийг ойлгосон байхгүй. Тодорхой ингээл төслүүд дээр ингээл ажиллаад ингээд өөр саналуд гарч ирээд юм гэхлээр мөнгө олох гэдэг ямар ч шаардлага байхгүй. Хэрвээ чи наатаа хийх гэж байгаа бол гэр бүлийнхээ асуудлыг шийдчихээ хийгээрэй гэлтэй. Би бүр амар дарамтанд ороод байгаа юм шиг санагдаагүй мөртлөө одоо жишээ нь би ингээл ботод сэтгэл ингээл хязгааргүй байх эрхчлөөг минь хомжижсэн байна. Миний амжилтанд нөлөөлсөн байгаа. Санхүүгийн эрхчлөөнд нөлөөлсөн. Яг ийм. Тэрийг яаж манипуляцтэйсэн тэ яаж мэдсэн бэ? За энэ яг манипуляц гэж гэдгийг дараа л эргэж яг энэ зүйл бол намайг яг ийм юм дотор барьж ирсэн байна гэдгийг ойлгож байгаа. Тэрнээс гараагүй бол би мэдэхгүй шүү. Тэрийг ухаарад тэндээс гарсан биш юм байна тий. Өөрийн хүсээгүй юмар яваад байгаагаа мэдрээд байхгүй юу? Тэгээд тэндээс зүгээр мэдрэмжээд байгаа тэндээс ингээд нөгөө зүтгэсээр байгаа гарчаа харсан чинь үнэхээр манипуляц дотор байсан л мэдсэн. Тэгээд би бол одоо жишээлбэл одоо санхүүгийн хувьд ахын хувьд ингээд ямар нэг юмар дутаагүй тий. Юугаарч дутаагүй юм шиг байсан мөртлөө намайг яг тэр нөхцөл байдлууд чи эргээд их хайрцаг дотор байлгаж ирсэн гэдгийг дараа нь ойлгож байгаа. Одоо бүр яг хүүхэд төрүүлчих гэртээ сууж байгаа ээж нар бол жинхэнэ яг одоо яг таны над яриад байгааг мэдрээд байгаа байхгүй тийм үү? Нөхрийн хараатай. Нөгөө санхүүнд байхгүй, ажил нь байхгүй. Одоо бас жам шүү дээ. Хүүхэд гараа гэртээ суун. За гэхдээ энэ чи тодорхой хугацаанд нэг юм лимиттэй тий. Нэг хүүхэд нь хит хүрээдч гэдэг ингээд хүн өөрөө ажиллах юм боломжтой бол. За тэр үедээ яг тэр одоо үйлдэлийг хийгээд цаашаа гараад явж гэнэ үү? Эсвэл яг тэгэх гэхт нь нөхөр нь яг тэндэн зогсоод одоо нэг чинь ингэсэн чигээд манипуляцд оруулж болж байна. Өөртөө итгэлгүй байдлаас үүдээд нөгөө тэр нөхрөөс ирэх манипуляцийг бас сайн дураараа хүлээн авах тийм зүйл бас үүсч идэг байхгүй тий. Ер нь бол хүн ямар ч асуудалд орж болно. Хараагүй эрсдэл үлддэг штэ. Тэр эрсдэлд тэнч орж болно. Зүгээр тэндээс гарч чаддаг байхад л бид нар суралцах хэрэгтэй. Би ч гэсэн манипуляцд өртөжсэн. Тухайн үедээ мэдчихэд байгаагүй. Бүр сүлд нь яг манипуляц хийсэн байна тий. Тийм учраас би тэр зан үйлд надад суусан байна ч гэх юм уу. Ер нь бид нар өөрсдөө ч гэсэн заримдаа өөрсдөө ч мэдгүйгээр бусдыг манипуляц хийсэн тохиолдож байгаа шүү дээ. Энд чинь ухамсартай бол ухамсаргүйгээр үлдэгддэг. Тэгээд нөгөө нөлөөлөл байна тий. Дээрэс нь монголчууд бол ер нь бүр аль эрт хүний эрхийн мэдрэмж нь бусад улсуудаас өндөр хөгжсөн үндэстэн баггүй юу? Европын зарим улсууд ерөөсөө 1960 70 магадгүй заримд нь 80-аад онд л эмэгтэйчүүд нь дөнгөж санал өгөх эрхээ олж авчихлаа шүү дээ. Тэгэхээр монголчууд нь олон улсад бол нэлээд урд дугаар орох хүний эрхийн мэдрэмж өндөртэй хүмүүс байхгүй юу? Технологийн, мэдлэгийн, боловсролын асар өндөр хөгжилтэй ирсэн цаг үед 21-р зуунд тэрнээсээ ухарч болохгүй байхгүй. Манай эхнэр ингэхгүй байх, тэгэхгүй байх гэж ярьдаг. Яагаад заавал тэгстэ ингээ асуухаар ирчээд нэг л юм хариулдаг. Би эр хүн шүү дээ. Би эр хүн учраас гэдэг тэр нэг алдаатай итгэл үнэмшил тэр бүх асуудлыг бас өрийг тарьжиж болох гээд байгаа тийм тийм. Тэгээ бас миний нэг ойлгосон юм бол шүү дээ. Өөрийгөө ойлгож ижил их олон асуудлаас гарна. Одоо миний саяны ярьсан түүхч гэсэндээ ерөөсөө тэр л байхгүй хариулт нь. Өөрийгөө ойлгоогүйгээс л бид нар бас их нөгөө дарамттай манипуляц дотор их орж явд юм байна. Боловсролын одоо хамгийн түрүүнд л өөрийгөө ойлгох асуудал гээл бүх юм дээр яригдчих. Тийм. Энэ айгүй гоё сэдв. Одоо би өөр төрөө ингээ харахаар сүүлийн 10 жилээр би өөртөө ажиллаж байгаа. Тэр хүртэл болохоор яасан бэ гэхээр амьдралын бүх даваануудыг хитрхи хүчтэй мэдрээд байсан. Асуудал болгоныг маш хүчтэй мэдрээд
нэрнгээсээ л дэлхийн бүх юм л болохгүй байгаа юм шиг над дээр л бүх зовлон ирчээд байгаа юм шиг те би л болохгүй хүн юм шиг тэр мэдрэмжийг авдаг байсан. Тэр яасан гэхээр өөрийгөө таниагүй байгаа үед дэлхийн бүх зовлон миний л зовлон ганцхан миний. Тэгээ бүхэл хүн намайг жичлээд байгаа ч юм шиг гэр бүл дээрээ асуудалтай. Ажил дээр тогтохгүй. За тэгээ харилцааны асуудалтай. Уг нь бол ингээ хүн харахаар ингээд дэлхийн улс орнуудаар ажиллаад л амьдраад хүн харахад бол их аятайхан юм шиг хэрнээ дотроо хов хоосон хүн байна. Нэг л нэг тийм хохирогч хүн. Тэгээ одоо нэг гомдолсон, гонгинсон хохирогч дүрээр бусдыг ингэж өөртөө татаж зайлуул анхаарлыг татах гэдэг. Ийм л байсан байгаа байхгүй юу? Хүн ер нь өөрийгөө олоогүй таниагүй үед бол тийм л байдаг юм лээ сул дорой. Тэгээд азар нэг 10 жилийн өмнөөс яг тэр хувь хүний хөгжил гэдэг зүйл рүү ороод өөрөө өөртөө ажиллаад ирэнгүүт хаана асуудал байгаад гэсэн бэ? Асуудлуудаа шийдэж эхэлж байгаа. Өөрийнхөө засах залах хэвээр юм залаад ирж байгаа. Жинхэнэ нөгөө амьдралын аз жаргал гэдэг гоё юмнуудыг мэдэрч эхэлж байгаа байхгүй юу? Бусдад буруу өгөх биш. Одоо жишээ нь надтай амьдарч байгаа миний ханийн буруу биш л байгаа байхгүй. Би нэгэнд сонгоо суудсан шүү дээ. Тэ? Тэгчээд өөрөө дараа нь гонгиноод байгаа байхгүй. Тэр амьдрал нь өөртөө таалагдахгүй. Би өөрөө засраад ирэхэд миний эргэн тойрон дагаа засраад ирэх жишээ нь. Өөрийгөө би ойлгоогүй юм чи яаж би хүнд өөрийгөө ойлгуулах юм тийм шүү дээ. Бүр хүнд ойлгуулах, өөрийгөө ойлгуулах яаж хүнийг бүр ойлгох гэж чи бүр хүнд асууж танихгүй л амьдрал байгаа шүү дээ. Би өөрийгөө танихгүй тэр нэг танихгүй л амьдраад шүү дээ. Олон улсад яриад байгаа self awareness гэж. Өөрөө өөрийгөө сэрж ухамсарлах, ойлгох тухай асуудал юм болгоны ихэн тавьдаг байна. Өөрийгөө олго, өөрийгөө танин мэд, өөрийгөө мэддэг бай, өөрийгөө удирддаг бай, өөрийнхөө амьдрдаг бай гэдэг ойлголтыг тийм. Энийг мэдсэн хүн ер нь их хүртэхгүй дээ гэх тийм. Та өөрийгөө уулын орой дээр сууж байгаа гүнж гэж бодоод үзэлт. За. Уулын орой болгон дээр нэг гүнж сууж ингэ бодъё. За тэр доогуур одоо баатрууд байна. Таныг уулын бэлдрээс нэг хүн дуудана. Хинээ буугаад ирээч. Хоёлоо гоё тгий, ингээ айлын зугаалын яар. Та тэр ятгалганд автаад буугаад очижээвэл манипуляц төртлөө гэсэн. Тэгэхээр эн чинь нөгөө таны шийдвэр тэнд өртөхгүй үгүй юу шийдээд шүү дээ. А гэтэл та тэнд гүрийгээ суугаад. Яг жинхнээсээ таныг хайрлаж хүндлэх, таны төлөө гэсэн сэтгэлтэй хүн бол авираад гараад байна. А хоёрын хооронд нөгөө өөрийнхөө ашиг сонирхлын дээр таныг ашиглах гэж байгаа хүн бол тийм хичээл зүтгэл гарахгүй учраас хэсэг далалж гоё юм ярьж байгаа. Тэгээд дараагийн уулын орой тэр хүнийг ятгах гоё явах гоё. Тарих гэж үзээд тэгээд тэгээ явах гоё. Тэгэхээр нэг талаасаа манипуляцтай байгаа хүмүүс муухай хүмүүс юм шиг харагдаад байгаа боловч ер нь тэднийг өөгшүүлээ тэдний арганд ороод байгаа та өөрөө хин бэ? Харин тийм ээ. Эхлээд нөгөө өөрийгөө таних гэдэг чинь ер нь энэ тархины үйл ажиллагаагаа таних, өөрийнхөө сэтгэл зүйг ойлгох, нийгмийн харилцааг ойлгох, тэгээд боловсрох тухай асуудал чинь байж иж манипуляцад өртөхгүй байх. Олон талын тэнцвэртэй мэдээллийг авч ээж эрүүл ухаанаар тунгаан бодож чаддаг байж иж өртөхгүй байх боломжтой гэсэн. Бүх охтууд хөөрхөн ингээ уулын орой дээр сууж байгаа шүү дээ. Тийм үү? Тэгэнгүүт одоо нөгөө охтууд чинь жинхнээсээ өөрийгөө таньж мдээгүй байх үед уулын ороор алхаж буучаад байгаа байхгүй юу? Гиндээд тий? Тэгэнгүүт бүгдээр хийдэг юм. Тэгэхээр бас тэр хэд маань хурдан өөрийгөө ойлгоод таниад өөртөө ажиллаад ирэх юм бол ядж байгаад энэ дээр нэг юм байгаа даа. Боловсролын системд нь яг энэ хүн байх ухааных нь юм ямар баг ордог юм бэ? Хүн байх учир нь юу юм? Зөв хүн гэж хинийгаа хэлээд байгаа тийм үү? Хүн өөрийгөө яаж одоо энэ асуудлаас авч гардгийг гэдэг талынх нь хичээлүүд нь байхгүй юм шиг санагдаад байгаа байхгүй багаас бас нэг өөр зүйл бас мэдрэгдээд байгаа шүү дээ энэ хүүхдүүдээсээ. Манай баг чи 12 таа байхгүй юу? Тэнгүүд ингэж байгаа. Би өөрийнхөө 12 настай байх үеийг бодохгүй юу? Тэгэл би ёстой жинхэнэ л гүнж гэж боддог. Ирээдүйн одоо гүнжээр л өөрийгөө төсөөлн те нэг тийм гоё эмхтэй, гоё ажил хийдэг гэх тийм одоо нарийн ширийн бич гэсэн нэг тийм төсөөлөл байдаг шүү дээ тий. За миний охин чи яг ямар эмхтэй байхыг хүсэж байна гэл асуухгүй юу? Тэгсэн чинь юу н аль талаасаа гэсэн. Бүх талаас ямар ажил хиймээр байна? Чи юу н яг ямар эмхтэй баймаар байна гэдгсэн чинь. Гэхдээ бүх зүйл надад л тухтай байхад болно шүү дээ. Гэж байгаа байхгүй юу? Мэдрэмжийг илүү чухалчлаад байна шүү дээ. Одоо сүүлийн хүүхдүүдэд угаасаа дэвшил гараад байгаа. Хүн ажил мэргэжлээ өөрөө сонгох хэрэгтэй. Ингээд эрхээ мэдэж эхэлж байгаа гэдэг чинь эн чинь өөрийгөө тэр тарих ухаатаас хамгаалах чадвартай болчихсон. Нэгдүгээр тавьж гин тий. Залуу үе маань ингэж хөгжөөд хахад бид нэр хуучин аргаараа тэднэртэй ажиллах гэж бас болохгүй болчихсон. Өөрт тухтай байх гэдэг нь зөв. А гэхдээ надад л тухтай байвал бусад хамаагүй гэдэг үзэл бас байж болохгүй. Ер нь тиймэрхүү нь бас үнэртэй байгаа байхгүй юу? Бусдыг гэсэн нэг сэтэл бусдын төлөө байх юу бас нэлээд бага харагдаад байна. Тэгэхээр тийм хүмүүс яах вэ гэхээр ер нь бол манипуляц хийх магадлал бас өндөр шүү дээ. Өөрсдийнхөө сайн сайхны 5 дахын төлөө гэдэг сэтэл хамгийн түрүүнд байна гэдэг чинь. Тэгэхээр эцэг эхчүүдээс энэ дээр бас анхаарч тэрийг ойлгуулж авах хэрэгтэй. Тийм баг. Тэгтээ бас нөгөө одоо нөгөө хайрлуулаад өсөж байгаа шүү дээ.
хүнийг халамжилдсан байна, анхаарал тавьдсан байна, өвдөл тусалдсан байна, эмчилдсэн байна гэдэг ингээд өөрийг нөгөө хайрыг яг ингээд бүх талаар ингээд мэдэрхээрээ эргээд би бас ингээд мэдэрдэг. Намайг ядарсан үед ч юм уу яах вэ ээжээ цаавах уу тэхүү инхүү гэдэг ингээд ингэж байгаа нь юу өгж जैन тэрийг бас тэр өгөх юм байна. Үлгэрлээс нь гарах юм байна гэж бодсон. Гэхдээ наад өнцөж их зүг үлгэрлж чадчих байгаа байхгүй. Үлгэрлэхгүй бол хүүхэд яг одоо тийм болоод байгаа байхгүй. Ерөнхийн ингээд айгүй их мэдээлэл авч. Миний харилцаан дээр наадах чинь байх магадaltaй. Гэр бүл дотор одоо надтай ирцэхтэй тэгж штэ. Гараад магадaltaй байхгүй юу? Тийм. Гэхдээ ер нь ингээ маркетинг гээл одоо жишээлбэл ингээ ярингуут за ингээл улс төр гээл те улс орон гээл ингээ бид нар ер нь яг л манипуляц дотор л ингээд амьдраад байна. Зүгээр массаар нь ингээ харах юм бол бүр ерөөсөө нийгмийн бүх орчинд ингээд илрээд байгаа. Бүр найз нөхдийн төвшин, гэр бүлийн төвшин тэгээд ахих юм бол байгууллага доторч тэр цаашлаад улс орны төвшөнд ч тэр ингээд бүх төвшөнд чи явж байгаа. Бид ер нь хэр тархитуулж байгаа юм бэ? Суцаа бусдад хэр их бариулж байгаа юм бэ гэдэг л асуудал яригдэн шүү дээ, тийм. Энэ нийгмийн дээр чинь маш олон хүмүүс өөрөөхөө төсөөлсөн сайхан амьдралыг бүтээхийн тулд чадах ятгаараа эрвэхээр л оролцож байгаа. Энэ оролцоон донд зарим нь шудраг хөдөлмөрлөх гэж оролдоно, зарим нь бол нөгөө ашиг сонирхлыг үзүүлдэхийн тулд бусдад нөлөөлөх гэж оролдоно. Энэ процессыг бид нар зогсоож дийлэхгүй байхгүй юу? Тийм шүү дээ. Зөв буруу хүмүүж байгаа өчнөө хүмүүс байхад бид нар зогсоож дийлэхгүй. Эргэн тойронд болж байгаа үйл явдлаас аль нь манипуляц, аль нь бол үнэхээр өөрийг нь бодсон нөлөөлөл гэдэг ялгаж салгаж чаддаг. Тэгээд сонголтоо зөв хийдэг байхгүй бол хяналтаа л алдах юм бол ерөөсөл нэг манипуляцаас нөгөө манипуляцийн хооронд явсараад дуусна шүү. Өмнө нь бол энэ 1827 онд анх үүсэж бас гарч исэн ойлголт юм байлээ. Тэр үедээ бол бас 90 утгаар гарч исэн юм байлаа шүү дээ. Аливаа зүйлийг жолоодох, чиглүүлэх, нөлөөлөх замаар тэр одоо бас үр дүнд хүрэх ч гэдэг юм уу те. Миний болохгүй зүйлийг үннээр нь хилээ цааш нь засаж залруулах тэр зөвд чиглүүлэх гэдэг нь гэдэг хүн өөрөө маш сайн ялгаж харахгүй бол юм л манипуляцтай байна гэвэл тэнд хүний үжил явахгүй шүү дээ. Зорилго нь өөрөө сайн сайхны төлөө байна уу? Миний сайн сайхны төлөө, бидний сайн сайхны төлөө байна уу гэдэг. Тэр нөлөөнд автж байгаа хүн өгөөж хүртэх боломжтой байдлаар л тэр нөлөөлөл явж байвал тэрийг бид тэр хүлээн зөвшөөрч болж байгаа байхгүй. Тэгэхгүй бол би угаасаа ийм хүн угаасаа л би юм хүн чи намайг хүлээн зөвшөөрч чадахгүй бол чи надад хайргүй гэсэн юм байна гэдэг чи эргээд нөгөө үнэ манипуляцтай тийм шүү дээ ер нь бол тийм. Тэгэхээр тэрийг бас ялгаж салах хэрэгтэй юм шиг. Хэрвээ одоо бидний гаргаж байгаа энэ үр дагавар нь тэр хүнийг үнэхээр өөрчлөө зөв эерэг дадал оруулж ирж байгаа бол бас буруу юм аа. Тэндээс манай гэр бүлд ашигтай гоё үр дагавар гарч байгаа бол бас болж байгаа байхгүй юу? Тэ гэтэл эсэргээрээ тэрийг нь зөрөөд бүр одоо жишээ нь архич нөхөр байсан бол архинд ороо явчихж байгаа бол одоо миний тэр нөгөө дээрлэхийг судсыг барих аргач нь буруу тийш яваад өгч гэсэн үг байна. Нэгэн удаа болоод өнгөрж байгаа зүйлийг бидээс манипуляц гэж шууд хэлж болохгүй. Тэр нь байнга давтагддаг. Хүний баг зан төлөв юм шиг илэрдэг. Тэгээ тэр нь надад байнгын нөгөө сүрэг хэцүү хүнд дарамт мэдрэмжийг л мэдрүүлээд байвал за энэ бол ер нь манипуляц яаж магадaltaй юм байх шүү гэж бодох хэрэгтэй. Хүний нөөцийн бодлого дээр тийм манипуляц чи яг яригадаад байгаа шүү дээ тийм. Нөгөө хүмүүс чинь дөрвөн төрөл байгаа. Онцлог дээр нь тохирсон даалгавруудыг бүтээмжийн тэгж нэмэгдүүл энэ төр гээл. За би одоо ингээд өөрөө ажил олгогч хүн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би өөрөө яг манипуляц хийдэг юм байгаа байхгүй юу? Яг ингэ бодсон чинь. Ийм гоё тухтай ажлын байр гаргаж өгөөд ирээдүйд чинь бүр хөрөнгө оруулалт хийгээд ийм гоё ажлын байр өгчөөд байхад яагаад бүтээмж гаргахгүй байгаа? Ажлын чинь цаг бол асуудалгүй байна. Цалинчийн асуудалгүй байна. Бид нар ингээд сургалт мургалтыг хангалттай өгж гин те нөхцөл боломжийг гоё өгчөөд байхад яагаад бүтээмж чи юм уу агаад тийм ээ миний хүсэж байгаа шиг үр дүн гарахгүй байгаа юм бэ? Тэгвэл манахаас өөр газар очиод ажиллаж чадахгүй шүү дээ. Гэл хэлээд байвал яах вэ? Тэгээд нөгөө дарамтлаад байх тусам энэ ажлын байран дээр хүн тогтохгүй байна. Би бол өөрийгөө зөв байна гэж бодоод байгаа боловч яг үнэ хэлэхэд би бөөн дарамтны дунд ажиллаулаад тэр хүний өрөөсө харахгүй байна. Яг одоо ингээд өнөөдөр бол ойлгоо сууж байна. Уг нь менежментээр чинь ингэж байгаа шүү дээ. Манай байгууллагын ийм үн цэн бүтээдэг. Энэ манай эрхэм зорилго ингээ тэрийг гаргаж ирээд. Тэгээд энэ үн цэнийг бүтээхэд одоо нэгдэх хүмүүс тэр үн цэнд яаж хувь нэмрээ оруулах гэдэг чинь бүгд одоо тэр дөрвөн журмаар зохицуулагдсан байна шүү дээ. Тэрнийхээ дагуу ажиллаад их хувь нэмэр оруулж байгаа хүнийг нь удаан хадгалахын тулд тэр цалин хангамж нийгмийн юм өгдөг. Энэ чинь зүгээр харилцсан нэг зорилго дээр уягдсан хантын ажиллагаа байхгүй юу? Одоо би бас их сонсч байсан зарим өдөрлгүүд хоолоо олж иж байгаа газар айтайхан шиг байгаарай тийм. Гэт энэ нөгөө дарамтлах янз бүрийн нэг юм кейс явж байгаа. Нэг ажилтан А удирдах зөвлөлийн
ахынтай хийсэн хурлын үеэр шин санаанууд гаргаж ирээд ингэсэн чинь удирдах зөвлөлийнх нь их таашааж чи ямар мундаг сэтгэдэг юм бэ гэдэг. Хурал дууссаны дараа гүйцэтгэх захирал нь нөгөөтгийг дуудаж уулзчих. Чи яагаад энэ хурлын үеэр ийм шин санаа хэлэх гэж байгаа өмнө надад хэлээгүй юм бэ? Ийм мундаг хүн байхад сайн дэмжсэнгүү, харсангүү, энэ доороо байгаа хүнийг чи бүрэн ашигласангүү гэд намайг мууллаа. Чи ер нь санаагаа тэднэрт хэлэхдээ өмнө нь надад шалгуулж хэлж. Үлдэхээгүй юмыг тэнд битгий ярьж. Тэгэхээр захирал өөрийнхөө нэр хүндийг аврахын тулд тэр удирдах зөвлөлийнхний өмнө эвгүй байдалд орохгүй тулд өөрийнх нь ашиг сонирхол байгаа. Яг ингээ үнэлэх юм бол манипуляцийн хэлбэрүүд байгаад байгаа шүү дээ ер нь бол. Өөрийн хүссэн арга замаар явуулахыг шахаж байгаа манипуляц гэж байгаа. Аха. Нөгөө хүний алт шиг санаа гүйцэтгэлийг үнгүүдүүлэх, эзэнгүүдүүлэх, дунд нь хаях, эсвэл хэн нэгэн өөртөө овоглож наах энэ төр чинь нөгөө хүний нөөцийн бодлого дээр бол маш их унагдаг, урам зориг мохоодог, үгүй хийдэг гэдэг шүү дээ, тий. Зөв харилцааны тэр систем дээр тогтсон үйл ажиллагаа бол өгөөчтэй байх хэрэгтэй байтал тиймгүй зүйл рүү бид нөр өөрсдөө хазааж ороод байна л гэсэн. Бизнес корпорацийн төвшөнд тэгээд нийгмийн төвшөнд яваад тэгээд цаашгаа нөгөө улс төрийн асуудлууд чинь төрний асуудлын юм руу орчиж байгаа байхгүй юу? Яг сонгуулийн үеэр бол асар их манипуляц явагддаг шүү дээ. Сайн хүнийг муу гэж итгүүлэх, муу хүнийг сайн гэж итгүүлэх төрөл бүрийн юмнууд явдаг тийм. Аль болохоор цэгцэлэх гээд хуулийн чангараалан гэхдээ нөгөө хууль чангарсан хулгайч арга нэрсдэг гэхчээр тэр аргууч улам нарийсаад мэддэхгүй болоод байна. Гол нь хувь хүн тэрэнд өгөхгүй байхын тулд өөрсдийнхөө эрүүл саруул ухаантай байх хэрэгтэй. Жишээлбэл одоо улс төрд ингээд твшгэж байгаа нэг танилтайгаа би ярьж байгаа байхгүй. Би маш тийм шинжлэх ухаанч зөв үний юм ярихаар масч хүлээж авахгүй. А тэр худлаач исэн хамаагүй гоё юм сонсохыг хүсэж байгаа гэж тэрийг л хийчихье. Тэгэхээр нөө ингээд манипуляц төртөөл тархиа угаалгаал аюу хохироод байгаа хүмүүс яг үнэлгээ тэр сонголтоо гэсэн өөрсдөө хийгээд байгаа ч юм шиг те. Тарих угаалт руу орж ирсэн тий. Хэдүүлээ. За манипуляторууд байна. Одоо олон нийтийн сэтгэл санааг нэг өмүүлэгчд, баригчд, залуурдагчд байна шүү дээ. Бүр одоо мэрэгжил ажил болцсон. Тэгээд энэ улс төрийнхний ард ингээд ажиллаж байдаг. Тэр хүмүүс ингээд нэг эмнэлэг барих тухай ингээд асуудал яригдал. Тэрэн дээр нь ингээд төсөө өрөнгө нь болохоо байсид суусан гэдэг юм яригдал. Ингэж л байтал тесөөр хов оруулж ирэл ингээд хайчдаг дунд нь тий. Эсвэл тес өөр ингээд хин нэгэн одоо золиослж болох хин нэгний талаарх мэдээлэл оруулж ирэл ингээд хайчдаг. Тэр ингээд самруулаад ингээд улс орноо үндэстний харилцахгүй байгаа юм шиг л харагдаад байдаг шин. Тийм байгууллага дээр ч гэсэн байгаа. Яг үнийг хэлэхэд одоо хин өөрийнхөө хүслийг гүйцээхийн тулд ямар арга хэрэгжилж гэн тэрэнд нь хэр чинээгээр автж гэн гэдгээр одоо ингээд яг бодтой үнэлгээ өгч болохоор зүйлүүд ингээд болоод байгаа шүү дээ. Чадхаар байдал сайнаар нөлөөлж чадаагүй хүмүүсийн үр дүндэл энэ бүхэн бий болоод байгаа учраас нийгмийн соён гэгэрэл гэдэг зүйл бүр асар дутагдсны үр дагавар л гэж харж байна. Хүн өөрийгөө надтай ямар төвшөнд харьцах ёстой вэ? За миний зарчим энэ шүү, улаан шугам энэ шүү гэдгээ бол илэрхийлж ойлгуулснаар бид хоёрын дунд харилцаа үүснэ дээ. Яг энэтэй адилхан танд хүн яаж хандах уу гэдгийг та шийдээд байгаа байхгүй юу? Би тодорхойлоод байгаа байхгүй юу? Эрдэнэ сан Субашид дээр байдгийг өчүүхэн ухаантан хэдий олноор цуглавч үн их хэргийг бүтээж үлч чадах гэдэг. Хамтын хүч хичнээн чухал ч гэсэн тархи нь хоосон бол тэгээд ямар ч үр дүн гарахгүй. Энэ хүн дээр энэ арга ажиллахгүй гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй. Эргээд хариу үйлдэлээрээ мэдрүүлэх хэрэгтэй. Бид нар ийм юм сонсохгүй шүү, ийм юм давтахгүй шүү гэдэг тэр зүйлийг мэдрүүлэх юм бол, ойлгуулах юм бол тэнд үнэнгээ яри, бодиттой яри, шинжлэх ухаанч байвал илүү бидний хүлээж аавна гэдэг тэр зүйл төрөн штэ. А мэдсний дараа, сонссны дараа хүнд заавал нэг юм өөр сэтэл үүсчихдээ штэ. Гэхдээ нэг хүнд ч гэсэн мэдүүлэхийн төлөө бид нар явах хэрэгтэй. Одоо мөнгө жаргалт хоёрын зорж байгаа зүйл л тэр штэ. Тийм. Чиглүүлэх гэдэг ойлголтоор бол хэн их чухал үр гүйцэтгэлээр одоо өнөөдрийн бид ярьдаг инфлюенсерүүд, дээрээс нь багш нар хэвлэл мэдээлэл хэрэгсэл маш чухал үргүүдийг гүйцэтгэв. Энүүгээр юу явна? Олон нийт тийшээ ханарна гэсэн үг. Яг хэрсүүжиж одоо өмнөхөөсөө дээрдэж байгаа байдал юм уу мэдрэгдэж байгаа юу та нарт? Залуу үеийнхэнд бол гарч илт харагдаж байгаа. Аа нэг нэгдэхгүй хүмүүсийг ер нь соён гэгэрүүлэх, нийгмээрээ соён гэгэрэх ёстой юм байна. Өнөөдөр биш юм ахэд маргааш нэг хүн нэгээр илүүгээр ойлгож л байх юм байна. Энэ тохиолдолд бол ирээдүйн бол сайхан болох нь тодорхой юм байна. Одоо ингээд сургалтч хийж байгаа багш нарууд энэ дасгалжуулагч нар чинь ингээд тодорхой хүрээнд ингээд ажиллаад яваад байгаа тийм. Бид нар медиад их одоо нөлөөллийн үүргийг найдаад орхих юм бол мөнгө л үлчилж байгаа. Надад мөнгө өгсөн л бол тэгэл захиалсан дуугийн тавина. Гэтэл яг үнэ хэлэхэд
Өнөөдөр та битүүрийн амьдрал бас 100% шийдэгдсэн мөг л үгүй шүү дээ. Ахуу бас асуудалтай л байгаа шүү дээ. Жишээлбэл надад одоо юу гэдэг нь 100 сая төгрөгийг тэнд очиод нэг юм ярьчих гэдэг юм тарих угаалтын юм хэллээ гэхэд би тэр мөнгийг авч тэр хийхгүй байхгүй юу. Гэтэл юугаар бид нар ялгарч байгаа нь 100 сая надад хэрэгтэй юу? Хэрэгтэй байвал гоё лээ. А би тэрийг юугаар баримжуулж байгаа гэхээр би үнэт зүйлээрээ. Бүтээгч үн цэнээрээ л бид нар ялгарч байгаа. Тэгээ мөнгө ч бас хүчтэй шүү дээ ер нь. Гэтэ тэрийг юуны төлөө гэдгээ Донк гээл данс руу ороод ирвэл толгоор үнийг юм ён. харин тэгэхээр тэр мөнгийг бид нар авснараа оронд нь юу хийж өгөх юм бэ гэдэг чинь бидний үнцийн нөгөө үнэт зүйлээр хязгаарлагдах хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ ахгүй мөнгө үнэхээр бүх цаг үед хүчтэй Тэгээ байгаа. мөнгө өөрөө манипуляц байгаа зү. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр миний шийдвэрт ингээд нөлөөлөд байгаа. Тийм шүү дээ. Тэр шийдвэр чинь нөлөөлөхийн тулд тэр мөнгийг өгөөд дээ шүү дээ. Тэдний чинь давж гарах тэр оюун санааны хүч гэж байдаггүй байсан бол энэ олон их орончид, энэ олон мундаг хүмүүс өнгөрсөн цаг үед эх орны хөдлөө амиа золиослоо. Тийм шүү дээ. Энэ гал голомт байхгүй байсан. Тэгэхээр хэрэгцээг даван гарах хүчтэй оюун санааны хүчин зүйл байдаг гэсэн үг. Тэгвэл тэрийг нь суулгаж гэдэг. Үн цэнд бүтээх замаар хэрэгцээгээ хангах хангалттай хэмжээний орлого олдог тэр арга барилыг л хүмүүст зааж өгөөд байвал хүмүүс үн цэнгүү эсвэл үн цэндээ сөрөг нөлөөтэй арга замаар орж ирсэн мөнгнөөс татгалзах чадaltaй бол. Адаас зүгээр мөнгөгүй үн цэн яриул явахгүй. А энэнд ухаанзаар энэ мэдлэгийг авах гэдэг тийм. Тэрийг үнэлдэг одоо системийг бий систем бий болгох. болгочих юм бол тийм. Байгууллага дээр тэр улс орондчдаг. Тийм. Яг үнэ. Нийгмийг чирж явдаг нэг нөлөөлдөг 30% гээд яригадад байдаг шүү дээ. Тэр хэсгэл их дуу хоолойгоо илэрхийлдэг, бусдад нөлөөлдөг байгаас л дагуулж чадах сэхэлэг 30% маань гэж хүсэж л байхгүй. Тэгэхээр тэдний чинь нөгөө 30% чинь нэг хэсэг нь өөрсдөө нөгөө ахиад ард нь мөнгө байгаад байгаа, амьдрал нь байгаад байгаа. Яг нөгөө улс үндэстнийг хайрлах гэхээсээ илүү дансанд мөнгө орвол би нөгөө л ясаа авчраал ингээд дунд нь хаяал гэдэг. Тийм л ажиллаа хийгээд байгаа нэг. Тэр л өөрөө харамсалтай. тэр ашиг сонирхол байгаа цагт тэд нар тэр арга барилаасаа татгалзаж чадахгүй шүү дээ. Тийм учраас би өнөөдрийн 30%-аас илүү ирээдүйн 30%-ийг л бэлтгэхэд анхаарай гэж тийм. Яг үнэ. Мөнгнөөс илүү хүчтэй үзэл санааг суулгаж өгөх хэрэгтэй, үн цэнийг суулгаж өгөх хэрэгтэй. Тодорхой үе солигдоход нөхцөл байдал өөрчлөгдөж тэр боломжийг л бүрдүүлэхийн төлөө яваад байгаа гэсэн. Түрүү нөгөө таны яриан дээр гарсан шүү дээ. Бид нар өнөөдрийн байгаа 30% биш, ирээдүйн 30% төлөө хичээл заадгаа гэдэг. Тэгээ одоо ингээ харахаар бид нар хүмүүсийг дэндүү хурдан өөрчлөх гээд байна. Ерөөсө баг ганц сургалтанд суулгаад нэг лекцэн суулгаад баг ингээл зүгээр толгойн өөрчлөгдөл цоо шин хүн болох гээд ямар ч боломжгүй байна. Би одоо 4 жил хичээл заахад ихэнх шавнар 3 жил дагаж явж байгаа юм байна. Эхний жилд нь олвол нэг юм мэдлэг цуглуулдаг. За тэгээ 2 дахь жилээс нөгөө сурсан юм дүүрээд ирэхээр нэг гаргаж эхэлдэг юм байна. Нэг баг зэрэг алдаж оноол зөв буруу юм хийгээл те нөгөө өөрөө өөртөө танилцах явцсан. Яг нэг хүүхэд хөлд орж байгаа юм шиг. Тэгээ 3 дахь жил дээр ирэхээр нэг би чи юу яг ингэхээр ууралдаг нөхөр юм биш. Үгүй би эн чинь ерөөсө болдгүй юм биш гэдэг 3 жилийн дараа ойлгоод байгаа байхгүй юу. Хүнээ өөрчлөе гэхээр хугацаа өгөх болчиход байгаа. Тэгэхээр бид нар өөрөө их тууштай төвчээртэй л юм ярих болчиход байгаа байхгүй юу. Ер нь бол одоо ингээд тодорхой санаа зовдөг хүмүүсийн яарад байгаа шалтгаан нь энэ шүү дээ. Нөгөө бүх зүйл хугацаа ордог. Орохгүй. Тийм учраас нэг хоногийн өмнө ч гэсэндээ нэг хүндэж болохноо чихэнд нь ингээд нэг юм сонсох байхгүй. Холливуудын нэг кинон дэр их гоё санаа гарч ирсэн. Ам бүхтэй хурдан тархдаг халдвар юу вэ гэж. Үзэл санаа хүний тархинд нэг л орчвол хизээж гардггүй гэн. Тэгээл үүрлээл одоо тархаал гэдэг гэн. 10 жил, 20 жил, магадгүй 30 жил буруу үзэл санаанд автаад амьдрцсан бол тэр бидний тархин дотор хэр тархсан байх вэ? Нөгөө манипуляцид өртсөн бол тий. Магадгүй 2 өдрийн дотор гарах гэж яарах юм бол бүтэхгүй ангууд бууж өгөөд худлаа юм байна. Би бүр итгэж эхлэв шүү дээ. Би бол угаасаа л ийм тавилантай юм байна. Арчаагүй, төвчээргүй, туушгүй юм байна. Тэгэхээр би ингэж амьдарч байхдаа таарсан юм ингээ буцаад нөгөө төх рүү орчдөг. 30 жил тархин чинь суусан үзэл санааг өөрчлөхийн тулд дор хаяж нэг 3 жилийн хөтөлмөр байх ёстой шүү дээ гэд шамтрахгүйгээр явах юм бол тэндээс гарч чадна гэсэн үг байна. Нэгдүгээр манипуляц гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар түүнд өртөхгүй байх оюуны чадамжтай байх гэсэн ёстой болж байгаа. Өртөхгүй байх боломжтой хэсгэл жоохон нэмэлээ нэмэр л байна. Тийм тэрнээс биш манипуляц хэзээ ч үгүй болно гэж бол үлгэр байх. Өөр манипуляц чинь олон хэлбэрүүд дотор чинь одоо энэ бизнесийн зар сурталчилгааны ч гэсэн авдаг шүү дээ.
өтгөхөрг оюуны чадамжтай баймаар байна. Боловсралтай баймаар байна, мэдлэгтэй баймаар байна. Хинд итгэх вэ гэ тэгээд нэг асуудлын нэг мөн чанарыг нэг олон харчдаг чадвартай байя л гэдэг нөгөө боловсрал гэдэг чадвар тэрийг л хэлээд байгаа биз тий. Өөрөө танин мэдхүүгээд хэлээд маш сайн боловсрох хэрэгтэй. Тэгжээж л бид нар хүчирхийллээс, манипуляцаас тий одоо тэр бус зүйлээс бид нар өөрсдөө хамгаалж авч үлдэх чадвартай болох байхгүй. Одоо яг ингэж гой хүний хөгжил дээр миний нэг анзаараад байгаа зүйл нь шүү дээ. Ууггүй хөдөлмөрлөх, шантрахгүй явах энэ төр гэхээр хүмүүс их хүнээр хүлээж авдаг байна. Энэ амьдарч байгаагийнхаа утга учирыг ойлгох хэрэгчлөө гэдэг чинь нүүр хамгийн том хэрэгчлөө аз жаргал шүү дээ. Тэрлүүл яваад байгаа байхгүй юу уг нь. Тэрлүүл зориод байгаа. Тэр аз жаргалыг мэдрэх гээл ингээд явж байгаа аялал гэдгийг л ойлгохгүй ингээл бид нар наан ингээд нэг өөр үг хэрэглэхээр л лай өчнөө ном уншаал ингээл өөрийгөө зовоогоол ингээл их олон имийг төвчээл гэл ингээд яг тэгж хүлээж аваад байгаа байхгүй. Жаргалын төлөө ингээд сайхан амьдрахын тулд явхлаараа нэг амар дарамттайгаар хүлээж аваад тэгээ за болиг хайчаад эсэргээр нөгөө зовлонтой амьдралаа тууштай зурладаг. Зовлонтой амьдралаа төвчиж чаддаг тийм. Тэр хааштай төвчих юм чинь хэрэгтэйгээ төвчий. Хэрэгтэйдээ тууштай бай гэдэг тийм үзэл санаа байхгүй байна. Хүн болгон тууштай чанар бай. Түүнийг юунд ашиглаж чадж, юунд ашиглаж чадахгүй нэ гэдгээл хар. Тэгээ бас хүмүүс юмыг их зөнд нь хайдаг тий. За өдөө болтол би ингээл яваад ирсэн. Төв гэл тий. Тэгээ нөгөө манипуляц дотор жишээлбэл ингээд нэг 30 40 жил ингээд амьдэрсэн. Ухамсарт бүх үеэ ингээд зөвхөн тийм юм дотор ингээд амьдарчаад эргээд за төв гэл тий. Яг нэг тийм хандлагатай шүү дээ. Тэгэл төв гэж орчуулаас тэр хүн тэгээд нэгэнт хийсэн сонголт юм бол тэрэндээ хин нэг буруутгах шаардлага байгаа юм уу? Тийм шүү дээ. Манипуляц төртөө шийдвэр гаргаж байгаа бол тэр хүн манипуляц төртөө шийдвэр гаргая гэдэг шийдвэр гаргах гэсэн байна шүү дээ. Тэгвэл одоо яг тийм хүмүүс л хамгийн ихээр одоо бусдыг буруутгах байгаа. Гэхдээ тэр хүнийг манипуляцаас гаргах гэж гээд дахиад тэр хүнд сонголт үлдэхгүйгээр шахаж болохгүй. Тэгвэл дараагийн манипуляцыг би өөрөө хийж өгсөн. Тасралтгүй нөлөөлнө. Тэр хүн хизээ нэгэн цагт шийдвэр гаргаж л таарна тий. Хүн төрөлхтөн ерөөсөө сүрг ер нь бол ерөөсөө сүргийн сэтгэл зүй гэдэг юм тэр дээр хүн ухамсарт байдаг гээл тий. Тэгэхээр энэ нэг манипуляцтай холбол одоо юу гэж хэлэх вэ? Заавал одоо сүргийг манипуляцжиж одоо удирддаг гэсэн юм бол байхгүй шүү дээ. Одоо илтэд буруу зүйл шүү дээ. Тэгтэл тэрийг ингээл самааруулах гал ингээл орилоо тий өөр юм яа. Буруутныг шал өөр зүйл рүү ингээд чиглүүлсэн. Ингээд зориудаар ингэж байгаа. Тэгсэн чинь нөгөө сүрэг чинь дагаад явчих байгаа байхгүй юу? Тарих угаагдчих байгаа юм чинь. Тий нөгөө тарих угаалт чинь ингэж тарихаа угаалгаж байгаа хүмүүс манипуляцтай ороо. Угаалгаагүй хүмүүс нь багхгүй тий. Ухаалаг жоохон чадвартай боловсралтай хүмүүс бол олонхийг дагс үйлдэл хийхгүй гэсэн үг. Хэн мэдлэг дутмаг хангалтгүй байна. Тэрний хийх үйлдэл нь олонхийг дагс үйл буюу нөгөө сүргийн үйлдэл рүү ханарч орж идэг гэсэн. Та харж ирсэн болов нэг ийм шүдний имлэг дээр хийсэн нэг судалгаа хийдэг штэ. Тийм штэ. Зугаатай тий. Нөгөө юм дугахаар хийхийг дагаад хийждэг. Тий. Тэр бүр яг байгаа байхгүй тийм бооз. Хэнийг дагж байгаагаа мэдхгүй, яагаад хийх ёстойгоо мэдхгүй хэрнээ мас ингээ хийгээд идэг. Бүгд ихтэл анх эхлүүлсэн үн хүртэл байхгүй болцсон байхад тэгээд тэрийг өвлүүлээд цаашаа аваа явж байгаа байхгүй. Тэр бол ерөөсөө зөндөө хийгдэж байгаа. Ухамсаргүйгээр хийгдэж байгаа. Хэрвээ тэрийг жоохон ухамсартайгаар ажиглаад тий ухамсартайгаар бодох юм бол тэр үл бас хийхгүй байж болно шүү дээ тий. Айл нэг газар зогсгоосон чинь офтороо тийм байхгүй мас нь. Одоо нэг бэлгийн дарамт гэдэг нэг зүйл байгаа шүү дээ тий. Олон янзаар яригдж байгаа. Тэгээ энэний ард нөгөө манипуляц байд юм байна. Удирдах ажилтан тий. Одоо киноны том найруулагч, продюсер жишээлбэл за магадгүй их сургуулийн ч юм уу ямар нэгэн багш би чамд тийм боломжуудыг бий болгож чадна. Тэгээ чи өөрөө л мэд гэл ингээл нэг тийм эргэлзээл одоо яадаг юм бэлээ, эсвэл би ажилласаа гарах уу, эсвэл бол одоо нэрээ энэ хүнтэй өсөөгүй ингээд илүү их боломжуудыг өөртөө олж авах уу ч гэдэг юм тий. Манипуляц хийдэг, бэлгийн дарамт үзүүлдэг ийм жишээнүүд байна л да. Жишээлбэл надад яг тийм бэлгийн дарамттай холбоотой юм ерөнхийдөө бол байнга л тохиолддог, асар их тохиолддог. За ийм гоё төсөлтэй одоо жишээлбэл сарын тэдэн мянган доллар боломж олгоод цэргийн баяр болсон чинь ирж караокед ирж дуул ингээл те. За энд нэг яг төсөлтэй холбоотой гол шийдвэр гаргадаг хүмүүсийн чи хурж ирээд нэг гоё орой хоолнд оронгоо уулзчих тэргээл те. Тэр чи яг үнэ хэлэхэд би ингээд өөрийнхөө хувьд хэн ч шалгаж байгаа хгүй намайг нэг тэгж байгаа. За дараад дахиад нэг юм
Төсөл авах болол гэсэн чинь хариуцж байгаа хүндээ ороод уулз гэсэн чинь нэг юм ахтай. За яг нэг гоё амралтанд явчаад ирээ. Тэгэл төсөл чинэл гэл те. Энэ минь ингээл яг үнэлэхэд би өгнө өөрийнхөө ингээд бас нэг мэдлэг чадвар юм ашиглаа явж байхад дундаас нь тэд нар ч одоо эрх мэдэл юугаа ашиглаад нэг манипуляц хийх гэж. За иймэрхүү жишээ бол зөндөө. Эмэгтэй хүмүүс ерөнхийдөө бол байдаг л баг. Ирчүүд ч бас байд юм байлаа шүү дээ тий. Тэгээ би зүгээр эндээс юу гэж бодсон гэхээр хүн өөрөө гой сайхан амьдрах олон сонголттой байх хэрэгтэй юм байна. Хэрэв магадгүй надад ямар ч сонголт байгаагүй бол эсвэл би цаашд яаж амьдрах вэ гэдэгтээ итгэлгүй байсан бол би магадгүй очиж караокед дуулна. Би магадгүй тэр хүнтэй амралтанд явна штэ. Яг л надад өөр сонголт байхгүй юм чинь. Өөрийнхөө эрх чөлөөтэй ямар нэгэн манипуляц тэр дарамтанд өртөхийг хүсгүй л байгаа бол би амьдрах чадвартай л байх хэрэгтэй. Миний амьдрах чадвар өндөр байх хэрэгтэй. Олон сонголттой байх хэвээр өөрөө чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Тэрийг л өөрөө хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө тасралтгүй явагдах процесс. Манипуляцийг эсэргүүцэх чадвартай байхын тулд амьдрах чадвар өндөртэй байна. Тэгэж л тэндээс ойлгож олж авч байгаа байхгүй. Тэгээ түрүүн яг би бас хэлээл гэж бодож байлаа. Эрэгтэй ч эмэгтэйдээ манипуляц хийх эсвэл эмэгтэй ч эрэгтэйдээ манипуляц хийх зөндөө байдаг. Манипуляцд өртсөн ирчүүд бас зөндөө байна. Ээж аав нь хүүхдтэй манипуляцдах бас хүүхд нь ээж аваагаа манипуляцдаг хүмүүс зөндөө байна. За та надад тэхгүй бол би ер нь өгчий гэл тэ. Би эсвэл ингээд явж байгаа л да гэж айлгаал тэ. Ээж аавынхаа хөрх юм тэтгэврийн хэдэн цаасыг аваал тэ. Тодорхой цаг үед өөрөө манипуляцд өртөжсэн бол тодорхой цаг үед бид нар өөрсдөө хийжсэн хүмүүс байгаа. Зүгээр их хийсэн үү баг хийсэн үү их тухаарсан уу орой ухаарсан уу. Тийм би чинь нөгөө түрүүн өөрийгөө өртөжсэн гэж би чинь бас манипулятор байсан байгаа. Яг үнэ. Тийм. Одоо ч ер нь бол бас надаас тийм гардаг. Зүгээр л ард нь л ингэ за бисээ ингэчлээ гэж. Яг зөв. Тэр чинь нөгөө эхний ээлжинд хоцорч ухаарч байгаа бол дараагийн ээлжинд хийж явахдаа ухаарна. Дараагийн ээлжинд өртөж ухаарад хийхээ болно гэсэн. Заримдаа дарга нар нь манипуляцдаг тухай ярьсан бол нөгөө талд нь ажилтны даргыгаа бас таригддаг асуудал болсон байна тий. Улс төрчид нийгмийг манипуляцж байгаа тухай ярьсан бол нөгөө талд нь иргэд улс төрчдөө манипуляцдаг юм байна. Чи надад хэдэ өгөх юм? Тий. Чи надад өгөх юм бол би чамайг сонгоно. Нэг ийм асуудал байна, тийм асуудал байна. Энийг шийдүүлчмээр байна. Нөгөө улс төрчин ингээл айгүй хэцүү байдалд орж байгаа байхгүй юу? Үгүй гэвэл цааш ярих гээд байдаг. Тэгээд за би шийдэж өгнө гэж нөгөө хүнийг өөртөө татах гээд байдаг. Тэгээд чи ганц хүний татах юм биш чи ингэж. За би ийм хэцүү надад туслахгүй бол би ойр орчмын хэдэн зуун хүнээ тий. Манай миний одоо нийтлэл бол бараг 10 гэр бүл байж байгаа юм тийм. Ингээд нөгөө улс төрчдийг манипуляцд өртөөд иргэд өөрөө яг эх орноо боддог болчвол эх орноо боддог хүний шалгуурыг давах гэсэн улс төрчид өөр сурталчилгаа хийнэ дээ. Найз нөхдийн харилцаан дээр бас нэлээд явдаг. Ер нь бас тодорхой ингээл уншиж байгаа л нэрээ иймэрхүү байх гэдэг байх шүү гэж бодогчсэн. Одоо жишээлбэл чи надтай найзууч миний дургүй хүмүүстэй сайхан харилцаад байх юм аа гэж маш дургүй илэрхийлдэг тий. Тэгэл найзыгаа алдчихлаа. Тийм үү тий. Тийм ухаан өмчөрхөж харьцажсэн тохиолдол байна. Тэгээд бас найзууд нь ингэдэ би муудалцчаад байхад чи тэднэртэй найзлсан хэвээрэл байх юм аа. Яг үнэ. гэдэг. Их хөгжилтэй жишээ ярихад би чинь 17-8 байсан найзуудтайгаа цаг бид нар чинь нэг байр хөсөлдөг байлаа. Намайг ингээд элдв янзаар шортхолоор би их зөрүүд. Тэр хэлж байгаас нь эсрэг байх гэж хичээгээд байдаг. Нэг одоо ингээл за орой гараал явах гэсэн чинь нөгөө найзууд тэгдэг байхгүй. Явахгүй чи. Гингүүт би нөгөө зөрүүдийн батар өөрөө ч мэдхгүй гүрийгээд үлддэг те. Тэгсэн чи тэд нар үлдээхийн тулд зориуд тэгж хэлдэг байсан байл яах вэ? Яг гоо одоо яг надад ийм гаргалгаа хэлж өгсөн байгаа. Хэрвээ хин нэгэн хүн миний сэтгэл хөдлөлийг яг өөрийнхөө одоо хүсэл зоригоо юу ахтад ашиглаж чадж байгаа бол би их сул дорой муу байна гэдэг байгаа шүү дээ тий. Өөрийг чинь хин хүргэн өөрийг чинь тэр өдөрт гэдэг чинь сэтгэл хөдлөлөөр зааж байгаа асуудал. Харин тийм. Хин нэгэн чамаас ямар нэгэн эмоцийн хариу үйлдэл хүсэж байгаа бол тэрийг л өгөхгүй байхыг сонгоо л гэдэг шүү дээ. Энэ дээр одоо яг яаж манипуляц автахгүй байх вэ гэдэг арга замууд дээр. Одоо жишээд яг энийг хэлж өгсөн байна. За дараагийнх нь гэсэн чинь өөртөө ихтэй бай гэд. Энэ яг тэгэхээр түрүүнд гэсэн шүү дээ. Өөртөө эргэлзэж эхэлдэг. Өөртөө итгэлийн эд маань хүртэл ингээд амар нөлөөлж ингээд шалдаж эхэлдэг гэд. Тэгэхээр ерөөсө би яг яагаад байна гэдгийг тэр даруйд нь л ингээд ажиглал үнэлгээ өгөөдлөө явах хэвээр гэдэг өөртөө ихтэй бай гэдгийг энэ рүү илүү чиглүүлж хэлсэн байсан. Дараа нь болохоор нөхцөл байдлыг илчил гэж байгаа. Тэгээд ерөөсөө яг энэ үе дээр бол нөгөө нэг тэр тактик үйлдэл одоо надад яаж нөлөөлөд байгаа дээр илүү их төвлөрчих юм бол би тэрэнд ингээд автахгүй юм байна. Тийм. За тэгээд мэдрэмжээ барьж ав гэж байгаа. Тэгээд болж игэл ингээд хэн намайг эсвэл ямар нэгэн зүйл намайг
яг яагаад байна, ямар үед яагаад байна гэдгийг ингээд тэмдэглэл. Тэгээд анализ хийх нэ. ард нь нөгөө бодит байдлуудтай харьцуулж дүгнэлт хийж үзээрэй гэдэг ингээд автахгүй байх арга замуудын тухай л яриад шүү дээ тий. Тэгээд чи ганцаараа биш гэж зөвлөсөн байна. Тэгээд энэ нь болохоор энэ мэдэрж байгаа, туулж байгаа энэ зүйлийг эрүүлэр дүгнэж чанартай цагийг хамт өнгөрөөдөг, ярилцдаг хүнтэй бай. Эрүүл ухаантай найзтай гэдэг шүү дээ. Тийм. Эсвэл одоо энд мэрэгжлийнхэн бас юм орж ирэх байхгүй та гурав жишээлбэл тий. Өөрийгөө ойлгох, нөхцөл байдлыг ойлгох, юу болоод байгааг ойлгох тухай зөвлөдөө шүү дээ. Тийм. Ямар тохиолдолд хүн ийм хүчгүй болж чаддаг гэхээр амьдралаас юу хүсэж байгааг мэддэг. Хаашаа явахаа мэддэг. Юу хийж бүтээж чадхаа мэддэг. Ямар замаар явахаа мэддэг. Тэр замаар явахдаа ямар зүйлийг хийж болох, ямар зүйлийг хийж болохгүйгээ мэддэг зарчимтай. Үнэт зүйлтэй, зоригтой, өөрийнхөө дотор байх тэр чухал зүйл элементүүдэд бүрдүүлсэн хүн хүчрхэг гэж байна. Одоо бид хэд ингээл айгу тоочоол ингээл ярьж байгаа штэ. Үзэгч бол ямар ч чатандаа явж иж магадгүй. Тэгэхээр за би ч одоо бүтэхгүй хаан ч яваа юм дээ. Чаавас юу хичвдээ сая гэл ингээд их олон зүйлийг ярингууд за тэр итгэл өмшил гэдэг нь яг юу юм бол гэл ингээл тэгэл ингээл шантраал ингээх. Зүгээр маш товчхондоо болвол ингээд өөрийгөө хэн юм бэ гэдгийг яах гэж ингээд амьдарч байгаа гэдгийг мэдэх хэрэгчлөө. Тэр их амттай аялал руу л их тийм зовлонгүй явах боломж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй тийм. Яг үнэ тийм. Өөрийнхөө амьдрах эрх чөлөө хүсэл зоригоо сонгох тухай санал болгож байгаа. Өөрийнхөө амьдрах гэдэг нь дур зоргоороо байх тухай асуудал биш. Яг үнэ анархизм биш. Тий, биш. Энэ бол хүн болж төрснийхөө хэргийг гаргах тухай асуудал. Хүн шиг орших тухай асуудал. Зүв байж сэтгэлдээ тухтай мэдрэмжээр амьдралын амтыг мэдрэх тухай асуудлыг л санал болгоод байгаа гэсэн. Хүмүүс ингээд өөрлөгөө өнгийгөөд эхлэхээр цугтаагаад байгаа хэсэг нь юу юм гэхээр за хэдүүлээ бүр ингээд жишээ аваад ярив. Гаран дээр ингээд за гатиг гэ гардаг ш тэ. Нөгөө цаашаа толгойтой наашаа толгойтой гэлээд ш тэ. За цаашаа на гарчээ. За нөгөөтг нь нүүрэн дээр гарчээ. Бүр эмхтэй өний гоо сайхан талдлаа. За тэгэнгүүт бид нар яадаг гэхээр тэрэн дээр ингээд нөгөө кремэ зузаан тавина ш тэ. Анзаарахдаггүй ажилдаа явмаар ш тэ. Хинд ч муухай харагдмааргүй ш тэ. За тэгээ ингээд дараалайлаа. За тэгээ эмнэлэг явахгүй. Тэр гатхийг шахуулна гэдэг чинь те айцтай штэ. Оролдохгүй байсаар тодорхой цаг хугацаа өнгөрнө. Өнгөрөөд 2-3 сарын дараа гатиг яадаг лээ яс руугаа ордог. Яс руугаа ороод идэлээд ирэх үед хүн аргагүй ихэнд эмнэлэг явдаг. За яг энэтэй адилхан бид нар хувь хүний хөгжил рүү орно гэдэг нь өөрөө яг ийм процесс. Хүн өөрийнхөө үнэнтэй нүүр тулгаас айгаад намайг юу хүлээж байгаа бол те. Уг нь ингээд зөв зүгээр амьдрчээсэн хүн чинь ийшээ орохоор миний муухай зангууд гарч ирнэ, сул зангууд гарч ирнэ, алдаанууд бүгд гарч ирнэ. Миний бүх асуудлууд гоё юм гэхээсээ илүү асуудалтайгаа нүүр тулахаас айдаг ирж байгаа хүмүүсийг анзаархад. За хичээлийн дундаас алга болж байна. Яг нөгөө идэ бээр шахдаг хэсэг дээр очиод асуудлыг гаргаад тавингууд цугтаад алга болчихно. Угаасаа бид нар тэр гатгийг шахуулж байгаа л өвдөн штэ. Яаж ч өвчин амдаах тарьсан бай өвтгөл байхгүй юу? Та тийм болтол нь явсан штэ. Бүр ойртож чадахгүй бол асуудал чинь тийм хүндэрсэн байна л гэсэн үг аахгүй юу? Зарим азтай хүмүүс нь шахуулчихж байгаа. Бүр ингээд зовлонтойгоо нүүр тулаад ингээд арай гэж тэрээ ингээд шахуулцсныхаа дараа дахиад өвдөнө. Яасан гэсэн чинь шархан айнах гэж дахиад хорсно гэж маш урт процесс байгаа байхгүй. Тэгээд тодорхой хугацааны дараа энд ингээ нэг сорив үлдсэний дараа бид нэг ингээ өвчин намддээ штэ. Сорио хараад энэ ч бас их юм өгсөн сорив шүү. Гидэг болох үед бид нэр илааршаад өөрийгөө хүлээн зөвшөөрч хэлж гин гэсэн. Тэгэхээр хувь хүний хөгжилтөр бол хүмүүсийн яг тэр унаад байгаа хэсэг нь ерөөсөө л тэр эдэг шахуулж Хүндүр дээр очиод байхгүй болчихдог гацчихад байгаа. Тийм. Зорж ирсэн хүмүүсийн тухай яриад шүү. Ирэхэж мэдэхгүй яг өөрийгөө ямар байгаагаа мэдгүй. Тийм төвшин байгаа байхгүй тий. Нийлэн хэсэг бас байгаа тий. За юу хөвчвэ, ямар олон юм дуртчихвэ гэдэг ерөөсөө амьдралдаа сонсч байгаа бодоагүй ч юм байна гэд ингээд за манд ямар хамаах вэ хай хүмүүс зөндөө байж байгаа. Тэгэхээр би хүмүүст ингэж хэлэх гээд байгаа. Яагаад хүний ирэхээр жарахаар өөр ирэхээр зов гэдэг. Амьдралын чанарын тухай асуудалгүй юу? Чанаргүй амьдралаар урт амьдрах нь өөрөө хэр утгатай. Чанартай амьдрал байвал богинохон байсан ч хэр амттай юм гэдэг асуудал. Зүгээр юу ч бодоод байгаа мэдгүй ингээл дуусгаас гэж байвал тэнд магадгүй хожим нь харамсах амьдрал хүлээж авах. Дандаа бусдаас хамаарсан тийм шийдвэр гаргасан. Энийг л хэлээд байгаа шүү. Энэ нэг юм нүсэр хүнд хэцүү, зүхтмаар эсвэл ойлгомжгүй юм биш шүү гэдэг. Амьдрах чадвараа л сайжруулах. Ерөөсөө амьдрах чадвар гэдэг чинь гээд нэг ажил хийх тухай биш шүү дээ. Хөгжихөө хизээч битээ зогсоо, уншихаа, бодхоо, бясалгахаа, сонсхоо, эргцүүлэхээ тунгаан бодхоо байсан тэр цагаас өөрийгөө ажиглахаа тий өөр лүгөө өнгийхөө тэр нөгөө шарах мархаа мэдрэхээ тий тэр бүгдээс та татгалцсан тэр мөчөөс эхлээл та доошоо л чиглэе. Та хөгжиж байгаа зогслол тэндээс буцаал доошоо залхуу хөвтөөд хин нэгнэр тижээлгээд хин нэгнэр амьдралаа найдаж байгаа бол
та хизээч аз жаргалтай сэтгэл ханамжтай мэдрэмжийг бүр яагаад ч авахгүй. Дандаа бусдаас хамаарсан шийдвэр дотор л Тэгээ амьд. шүү дээ. Тэгэхээр өөр өөртөө эзэн байх тухай. Дээрээс нь нэг зүйлийг яхаа зүгээр бусдаас хараад бус амьдралыг сонгох тухай хэлчингүүд бүр хитрээд нөгөө тийшээ туршаад чиний юу гэж бодох ямар хамаатай ингээд нөгөө эхнэр нөхөр ээж Нэг өөрөө шийдвэр гаргаад. өөрөө шийдвэр гаргаад бусдыг бодохоо болчих болохгүй. Нэг талаасаа эрхчлөө нөгөө тал нь хүндлэл хайр гэдэг юм. Түүнээс биш. Тий. Түүнээс биш. Тэр үү дээ. Боломжгүй зүйл гэж байхгүй харин болохгүй зүйл гэж бол байгаа. Юг хийж болох юм болохгүй юм гэдэг тэр хим хэмжээ зарчмыг бол бид нар заавал барьж авах хэрэгтэй. Яг хүмүүс дунд насн дээр очичоод 50 нас хүрчгээд 45-наас дээш наснда ингээ гэр бүл салдгийн. Яг ойлголцохгүй байгаа тэр зүйлсүүд юу байна гэдэг тэр ингээ дүгнэлт хийхгүй зүгээр л зогсчихсан өнгөрсөн бүх зүйл дээр цэцэг болсонгүй гэдэг ингээ шийдвэр гаргацдаг юм. Би чи нөхрийгөө өөрчлөх гэж 10 жил явлаа. Тэгээ эхлээд нөхөр рүүгээ жоохон дайрж үзэхгүй юу? Эхлээд төрүүлээ өөрчилчих гээд тэгсэн чинь асуудал хүндрээд бүр өөрөө барыг хаягдах дээрээ тулаад за тэгээд тэн дээрээс ухаан суугаад өөрлөгөө өнгөсөн байдаг. Оюун санаанд хоёр өөр тустай байсан бол би төрүүлж өөрчлөгдөж байж нөлөөлсөн. Тэгээ одоо нөхөр ингээ өөрчлөгдөө битээр нэг баг болцсон чинь бидний найз гэр бүлүүд бидний эргэн тойронд байгаа хүмүүс бит хоёрыг дагаа өөрчлөгдөд байна. Тэгэхээр ерөөсөө ганцхан хүн өөрчлөгдөж л 2 4 6 8 хэд хэд ингэж үржээд байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрчлөлт бол зөвхөн тань дээр бахад л хангалттай. Өөртөө л үнэнч байж. Ер нь хүн өөртөө ажиллаад би өөрийгөө хариуцчих юм бол болж байгаа хгүй. Тэгэх юм бол бид нар хин ч хиндээ нөлөөлж манипуляцлах ямар шаардлагагүй байхгүй тий. Зөвхөн хамтрах тухай л яриа шүү дээ өөртөө. Манипуляц буюу бусдын шийдвэрт нөлөөлөх те өөрийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх гэдэг энэ агуулгын их хүрээнд ярьлаа. Тэгтээ бид нар бусдын тухай илүү их бодоод байгаа. Би чинь л ерөөсөө манипуляцт л ингээл ороод явж идэг. Өрөвдөлтөй хөөрхийн амтай юм ба шүү дээ. Гэвч чинь харилцан байгаад байдаг. Хэрвээ би манипуляц мэдэрж байгаа л надаас гараагүй байх магадлал бол их л баг гэж би бол үзэж байна. Тэгээ бас ерөөсөө л энэ бүхний уг шалтгаан автахгүй байхын, бусдыг ойлгохын уг шалтгаан ерөөсөө л над дээр ирээд байгаа шүү дээ. Би өөрийгөө ойлгоё. Би ерөөсөө хин амьдралаас юуг мэдэрч ингээ амьдрах гээд байгаа гэдэг дээр л очие гэдэг. Ерөөсөө ярианы агуулгач ингэж төгслөө тий. Тэгэхээр энэ бүхнийг үзэгчид ойлгосон баха гэж найдаж байна. Ингээд хайрлаараа нэвтрүүлгийн дараагийн дугаар хүртэл баяртай. Цочдоо баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.